Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдрийнхөө шинэхэн дугаарт далтай барил. Өнөөдөр хэдүүлээ юу ярих вэ гэхээр style evolution буюу өнөөдөр яригдах алдарчны стил имиж олон танигдаагүй байх үеэс эхлээд style evolution буюу загварынх нь стилийнх нь хөгжлийн ярин гэсэн үг. Тэгэхээр хэрхэн хувьсаж өөрчлөгдөж өнөөдөр 26 он хүртэл хэрхэн хувьсан өөрчлөгдсөн ч юм уу те энэ тухай ярина гэсэн үг байгаа. Тэгэхээр өнөөдөр би хамгийн анхны дугаарын зочноороо Рианаг урьсан. Риана мэдээгүй л байгаа л да. Гэтэ яхад те нууцаар үерхэд хаяна гэдэг шиг нууцаар уураад тэгээ ярилцаад тэгээд орхичих гэж бодсон. Тэгээд өнөөдөр Рианагийн тухай ярих чагаадаа би өөрөө маш их тогтолтой байна. Тэгээ энэ бол шүү дээ те маргахан энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол deep dive бичлэг өрдөөсөө биш. Тийм болохоор надаас deep dive ч юм уу те. Тэр юм ярьсангүй энэ юм ярьсангүй гэсэн юмыг бити бичээрэй. Please зүгээр л хэдүүлээ загвар тухайн үетэй 2000-аад оны ихээр ямар хувцснууд тренд болж исэн, Риана маань ямар стилтэй байжгаад яагаад загварын хатан хаан гэж хэлэгдэх хэмжээний болсон гэдэг энэ үүсэл хөгжил байгаа штэ. Нөгөө хүн чинь сайжирдсан байгаа үстэй гэдэг л үг миний санаанд ороод исэн. Тэгээд магадгүй цаашдаа энэ бичлэг маань хүн чинь сайжирдсан байгаа зүтэй гэдэг урайнд ор явж магадгүй. Энэ гэхдээ та нарт таалагдж гин үгүй юу би мэдэхгүй байна. Наадтай санал бодлоо хуваалцаарай заяа. Өнөөдөр олон толоо юм бах юм ярьчлаа. Гэхдээ энэ угаасаа нөгөө deep dive биш учраас би өөрөө ингээд чөлөөтэй яриад ямар нэгэн юмд баригдаад ингээд хавчганаад авахгүйгээр явна гэж бодож байгаа шүү. Тэгэхээр та нар ерөөхдөө бэлтгэлтэй байгаараа тэгээд нэлээд урт бичлэг болж магадгүй. Уртын үзэх дуртай хүмүүс одоо чинь гэрээ цэвэрлэхтэй хоолоо ихтэй ч юм уу над чиг ингээд үздэг хүмүүс ахын бол энэ бичлэг маань нэлээд хөрхөн таалагдана. Ягаад гэвэл та нарт би ажиллаа хийж дуустал чинь хань болж магадгүй заа юу. За тэгээд бүгдээрээ ажиллаа эхэлцгээе. Хоолоо хийж эхэл, гэрээ цэвэрлж эхлээрээ хонгор минь би ярьж эхлэе. Тэрнээс өмнө би та нарт өөрийнхөө лүкийг харуулъя. За би доогуур мэдээж гэрийнхээ өмдтэй байгаа. Тэгээд энэ корсет болохоор ингээд Victoria's Secret-ийн корсет гэхгүй юу? Би энэс доошх нь харуулахгүй. Гэрээ өмдтэй байгаа болохоор за тэгээд ингээд Victoria's Secret-ийн нэг юм корсет идэ надаа ингээ бөмбөлөхтэй аим хөөрхөө. Энийн материал бүр хайр заяа. Тэмүүгтээ энэ болохоор би нэг урдаас цахиж авч ирсэн байхгүй юу? Тэгээд ийм зангаанан ийм уяа. Таанах их л үү. Битгүй нэг ийм blazer байна. Тэгээд энэ blazer өмсчихсэн. Тэгээд энэ одоо ягаар нь гарч байгаа. Ямар ч хэсэн ингээд ийм blazer өмсөд тэгээ нэг хальт ингээ мөрөө ингэж ярих юм бол гоё юм болов гэж бодоод би мөрөө түрүүнээс хойш ингээ байлгаад байгаа шүү. За та нар тэгж ойлгоорой тийм. Гэтэ гадар ингэж хувцалж явж чадахгүй байж магадгүй. Би нилээ ичимхий. Тэгээ над руу хүн харахыг би ингээ төвчж чаддгүй. Өнөөдрийн хэдүүлээ бичлэгэндээ ороо. Ингээд би скриптээ бичээд бэлтчихсэн байгаа. Тэгээ нөгөө зүгээр ярих гэж байгаа одоо нөгөө баримтуудаа цуглуулад Рианагийн зураг хөрөг бичлэг ч юм уу те эдгээрийг бэлдээд явж явах явцдаа яг уу ярих юмнууд ингээ ойлгомжтой болж ирж л байгаа юм л да. Гэхдээ тодорхой хэмжээний жоохон юм мэдээллүүдийг бас дундуур нь хавчургонд нь хилээд явна заяа. Тэгэхээр та нар бичлэгтэйгээ дуустал нь хамт байгаарэ. За Рианагийн тухай хүмүүс deep dive эхлэхдээ мэдээж төрсөн он сараас нь эхэлдэг. Тэрнтэй нэгэн адилаар хэдүүлээ хэдэн оны хүн юм бэ? Одоо хэдэн настай юм бэ ч юм уу ингээд мэдээлэл олж авахын тулд төрсөн оныг би та нарт хэлж өгнө. Тэгээд 1988 оны 2 дугаар сарын 20-нд төрсөн юм байна. Тэгээд 1988 оны 2 сарын 20 гэдэг чинь энэ өдөр бол Бямб гараг буюу хагас өдөр байжээ. Манайхаар цагаан сар тэгэнгүүт тухайн жил бол 2 сарын 17-нд жил 2 жил хоорондоо солигддог штэ тий. Ингээ жил болж исэн гэсэн үг. Тэгэхээр 2 сарын 17 жил солигдохоор Риана маань шорон луу жилтэй юм бэ шүү. Луу жилдээ багтчихж байгаа юм байна. Зан төлөвийн хувьд луу жилтэй хүмүүс бол маш хүчрэхэг манлайлах чадвар сайтай зоригтой байд юм байна. Манай 88 оныхан байна уу? Байвал комментэнд бичээрэй. Дээрээс нь загасны орд. Зүүн совын сайтай, уйн зөөлөн, мэдрэмж өндөртэй хүмүүс идэм байна. За ингээд луу жилтэй дээрээс нь загасны ордынхныг нийлбэрээр нь боддог гэх юм бол хүч нэмэх нь мэдрэмж хосолсон уран сэтгэмжтэй хүн байдаг гэсэн байна. Энд гэхдээ та нартай таарч байна уу? Хэлээрэй за. За од олж гялалцахын өмнөх үеийг мэдээж хамгийн эхлээд ярих хэвээр. Тэгээд энд яригдах явцад Риана хідэн цомог гаргасан. Тэгээд цомог бүрээр нь style evolution яригдаад явна. Тэрнээс нэг одоо юу гэдэг баримжаалдаа те
одоо нэг иймэрхүү өмсдөг гэж байгаад иймэрхүү өмсөн гэдэг юм ярихдаггүй. Яг ингээ kin цомог тэ альбом гаргасан тэрнгээр нь яг evolution буюу загварын хөгжлийг нь яригадад явна. Тэгэх юм бол арай илүү зэгцтэй ахын болоо гэж бодоод тэгж скриптээ бэлдсэн байгаа. Тэгээ дээрэс нь энэ дээр явах дүрснүүд ч гэсэн яг тэгж бэлтгэгдсэн гэсэн үг шүү зэ. Од олж гялцахын өмнөх үе бол мэдээж Барбадосын бяцхан охин 10 жил тахта 2 охинтой нийлээд хамтлаг байгуулсан. Хамтлаг байгуулсан нь болохоор Риана тухайн хамтлаг нь тухайн Барбадосын тэр хоттой бас хөөрхөн алдартай байсан байж магадгүй. Яа тэгэхээр энэ Evan Rogers гэх продюсер анх Рианаг очиж олж авч ирсэн хгүй. Тэгээ яасан гэхээр энэ Evan Rogers-ийн эхнэр нь Барбадосын яг тэр Рианатай адилхан хотын гаралтай эмэгтэй байсан юм. Тэгээд манай хотод ийм охтын хамтлаг байна гинэ. Тэгээ хоёлаа манай нутгаар оронгоо те ингээд уулзаад үзүүл яасан бэ гэсэн саналыг Evan Rogers продюсер ихнэр анх нөхөртөө тавьсан. За ингээд энэ хоёр Барбадост нисж очоод Рианаг хамтлагийнхантай дуудаж зочид буудлын өрөөнд авчираад дуулуулад ингээд авиасыг нүдсэн байгаа хгүй. Тэр үед Evan Rogers яг Рианаг ганцаарангийн од болох юм байна гэдэг мэдрэмжийг хамгийн анх авсан. За ингээд 13 настай Риана Америк руу тэр Evan Rogers болон түүний эхнэрийг дагаад ирсэн байгаа. Тэгээд ирээд 1 жил орчим тэднийд бэлтгэгдчихээр байгаад тэгээ дээрэс нь нөгөө Evan Rogers өөрөө одоо продюсинг компани байгуулаагүй байсан учраас Риана энэ үед бол Барбадос Америк хоёрын хооронд нисэж очиод 90 очин байсан гэсэн үг. Энэ бүх зардал энэ бүх үед нь Evan Rogers болон түүний эхнэр Риана тусалж исэн юм байлээ. За ингээд 1 жилийн хугацаанд ирж очиж явсаар агаад Evan Rogers компани нээж чадсан. За ингээд хамгийн анхны одоо артистаар нь Рианаг бүртгэсэн. Ингээд Риана 14 настай дээрээс нь Evan Rogers холбоо сүлбэгээд ашиглаад Jay-Z-тэй холбогдсон байгаа хгүй юу. Тэгээд Jay-Z ч тухайн үед болохоор Def Jam Recordings гэдэг ийм продюсинг компанитай байсан хгүй юу. Тэгэнгүүт Jay-Z нэг Rihanna-гийн 2-3 дууг сонсгож исэн. Тэгэнгүүт Rihanna болохоор тухайн үед нэг 2-3 дууг өөрийнх нь дуу гаргацсан заяа. Одоо нөгөө Evan Rogers-тай хамт гаргасан байсан. Тэр дунд Ponder Replay гэдэг дууг нь Jay-Z маш их сонирхсон. Энэ дуу бол хит болж чадна гэж бодож исэн байгаа. За ямар ч хэсэн ингээд 14 настай охин одоо жилийн дараа гэсэн үг нэг мөсөн Америкт од болохоор шийдээд Барбадост байх гэр бүлээ одоо сургуулаа орхиод тэр чигтээ нүүж ирсэн. Ингээд Риана маань сургуулаа төгсөөгүй байт юм биш үү? 10 жилийн сургуулаа гэсэн үг. За энэ үед Ponder Replay дууг Jay-Z гэрээ байгуулад одоо мэдээж Рианаг авчиж байгаа байхгүй артистаар. За ингээд Ponder Replay дууг цадсан эндээс Рианагийн од олон гялалцах зам нь нэгцэн гэхэд болох юм байна. Дараа нь хамгийн анхны альбомаа гаргасан энэ нь Music of the Sun. За одоо ингээ хэдүүлээ гоё стил имижийн талаар шууд яриад явна. За энэ үеийн стил шинжийг нь одоо та бүхэн ингээ харж байгаах. Одоо манай Gen Z үеийнхэн ч юм уу те бас сайн мэдгүй гэж магадгүй. Тийм болохоор харж байгаачлан энэ бол бэлхүүс ингээ гарсан тод өнгийн хувцаснууд топ одоо бид нар топ гэж ярьдаг штэ crop topнууд арзгарус богино суулттай өмд өнгийн кет пүүзнүүд та нар энийг санаж байна уу од модтой кет тэгэл улаан ногоо моон шармаар өнгийн Nike-гийн пүүз мүүзнүүд ингээд амар тэрийн толдогтой ингээд хилийн гаргаал джинс өмдөө дотор нь хийж өмсдөг байсан. За яг тэр жишгээр 14, 5, 6 настай тийм жоохон охин ингэж хувцалдаг байсан байгаа байхгүй. Тэгээ ерөнхийд нь харах юм бол тухайн үед од болон гялалзж исэн. Бусад одууд ч гэсэн яг энэ жишгээр хувцалдаг байсан. За тэгээ одууд гэлтгүй яг энгийн Монголд хүртэл биднэрт энэ стил имиж нь ингээд ирцэн те. Гэтэ айгүй сонио. Тухайн үед одоогийн шиг сошиал ертөнц ийм айхтар дэлгэрээгүй байсан. Мөртлөө бид нар одоо ингээд та нар цааш нь яриа явахаар сонсороо за бид нар хаанаас тийм мэдээлэл авдаг байсан? Эсвэл зүгээр дуун ингээд яваад бид нар нөгөө ТV чатаар дууг сонсдог гэсэн штэ. Тэр үед тэгээд хараал ингэж өмсөл гоё юм байна. Ийм юм гоё юм байна гэж бодож ах эгч нар ингээд дуурайж хувцалдаг байсан болов уу гэж би бодсон. Яаж тэгж мэдээлэл олж аваад исэн бол гэхээр дууны клипнүүдээс автдаг байсан байж магадгүй гэж би тийм таамаг дэвшүүлсэн заяа. Та нар яг юу гэж бодож байна? Рианагийн Music of the Sun гэдэг альбомных нь ерөнхий vibe нь бол бүхэлдээ дулаан орны далайн эргийн happy vibe, bikini, top зэрэг өмссөн залуусын тухайн үеийнх нь уур амьсгалыг тэр чигт нь илэрхийлсэн тийм гэгээлэг тийм vibe-тай бүхэлдээ тийм альбом болсон. Энэ үед Риана маань 17 настай байгаа. Тэгэхээр 17 настайдаа анх
анхны цомгоо цацчихсан гэсэн үг шүү. За хувцалтынхын заримыг нь одоо зүгээр ингээ харах юм бол би энэ шэд хийж байгаа биш шүү. Ер нь тэгж ярьдаг штэ. Хараад ийм ганган бүр хитрхи ганган. Тэгээд ямар ч зүйлийг гоёор өмсөж чаддаг. Өмсчөөд одоо ямар нэгэн зүйлийг хүн өмсчөөд өөртөө итгэлгүй байх юм бол тэр хувцлал зүгээр л дуусаа. Тэгэнгүүт энэ харуудын ганц давуу тал нь маш ганган бүр хитрхи ганган too much юм шигтэй заримдаа тэгсэн мөртлөө аваад гарчдаг юм нь өөртөө итгэх итгэл нь биеийн хилэмж нь өөртөө нь тэр хувцалттай цуг аваа гарчдаг юм шиг надаа бас санагддаг. Нэг хувьд бол яг энэ үед металлик өнгийг өмсөхөөс зайлсхийх бос харин ч бэли, тилэ, бра, левчик аксессуартай олноор нь оруулж ирж зүүж маш зоригтой шийдлүүтэй байсан нь одоо харагдаж байгаа. Тухайн үед ийм богино мак тэгээ богино жилетик ингээд үстэй үсгүй жинсэн энтер ингээ күртэг жилетик шүүб мөв ингээ модонд орж ирсэн шүү дээ. Тэнгүүд Риана маань ч гэсэн яг ингээ харах юм бол Риана маань Риана ингээ бас өмсдөг байсан байгаа байхгүй юу? Бид нар бас энэ өмсдөг байсан шүү дээ. Та нар санаж нэг богино якнууд айгүйх өмсдөг. Тэгэл тэр тим яктай л охин байвал амар гоё охин тэгэл аим гоё богино суудалтай ингээл яг өгзгөөд яг чүд давсан юм өмдөн ингээд суудалтай. Тэгээд өргөнд хилээтэй бол тэгээд өста бүр амар хөөрхөн тооцогддог ийм үе байла. Тэгээд тэр джинс яг магч олдохгүй бас тийм төдийлөн их биш. Би ч тэгтээ жоохон байсан. Гэвчиг ихчнэр бихчнэр манай анид нэг ийм ногоон яг гэдэг үсэн. Джинс мөртлөө яг джинс биш заяа нэг юм ногоон бидэг штэ. Бүн ногоон. Тэргийг харчаад би бүр ёо ямар гоё юм бэ. Тэгээ би бүр анигаас гуйгаад хичээлдээ өмсөж явж исэн. Тэгээ одоо би ихчийнхээ амиг өмсөөд тэгээд тэр якнаас бусад өмсөн юмнууд нэг юм хачин юмнууд байхаар чинь тэгээд би анишка гоё харагдаж гэж өөрийгөө бодоод байгаа за тэгсэн чинь одоо бодсон чинь уучлаарай тийм биш байсан. Та нарт гэдэг ихч мэгчээ гэдэг хувцыг өмсдөг гэсэн нь би ингээ хулгаагаар өмсөж явчаад өдөр нь ирээл үсээ цангитаал өөстө шүлс мүсээ ингээл ирүүндээ төрхөж мөрөхөд нөгөө тийм загнуулахгүй гэдэг дом багхгүй юу манай үеийнх мэдчихэ тэгэл ороод алуулдаг гэсэн яа нөгөө маргааш нанаа басаа өөрөө хичээл номтой байгаа штэ тэнгүү тэгээд бэлдсэн байсан юм би түрүүчээс өмсөө гараа явж тэгэл өдөр нь ирээл торсхаа хоол болно штэ дээрээс нь одоо юм бариу дээрээс нь дэргүр юм джинсэн юпкнүүд тухайн үед амар мод болж байсан те та нар санаж байна уу тэгээ баг ингээ тонгоо одоо ингээ өмсчөөд ер нь ингээ өмсч үзэж ингээ тонгойхон тэгтээ энэ богино джинсэн юпкнүүд маш гоё сонголт би бол өстой бүх цаг үед өмсгөөс хизээш татгалцахгүй зүйлүүдийн маань нэг гэж би одоо бодож байна. Тэгсэн чинь 20 он болоод ирсэн чинь нөгөө бүр урт шагаа үрсэн урт джинсийн өбгнүүд модонд орсон те. Тэгээд тэр чинь өмсгөөр бас нэлээд халуун байдаг. Тэгээ би охтуудыг ингээд нэг хэсэг өмссөн штэ сайн нэг 2 жилийн 3 жилийн өмнө л урт джинсийн өбгнүүд. Тэгсэн чинь би тэр үед нь аваагүй сонирхоогүй байж яжсна сая намар надад бүр амар гоё джинсийн өбгт хараа заяа. Тэгээ би авсан. Би бичлэгний сүлд санах юм бол хараалаа заяа. Юм ярьж байгаад мартчих магадгүй. Одоо ингэдэг гэсэн заяа. Дээгүрх топоо тэгээд кеттэйгээ эсвэл кетнийхаа үдээстэйгээ тэгээд төрсикний ингээд одоо маш богинохон суудалтай юм өмд өмссөн. Дээгүр ингээд төрсикний эрзэн гараад ирсэн байдаг штэ. Тэнгүүд яг тэр гурыг хослуулж бас айгүй хөмсдөг гэсэн. Та нар санаж байна уу? Тэгэхээр үнэхээр гоё харагддаг те. Music of the Sun гэдэг энэ альбомны үеийн энэ зургуудыг ингээ харах юм бол одоо ингээд одооны хүүхдэд харах юм бол амар сони юм өмссөн би гуйлч шиг харагдахаар байгаа байхгүй юу? Яг үннийг хэлгээд тэгэнгүүт яг энэ үеийн энэ Рианаг харах юм бол стил тинейж те нүд нь ингээд нэг юм тэнэг оргисон те нэг яа гэдэг нэг бүр ямар ч бодолгүй юм хөөрхөн цайлган юм хөөрхөн нүдтэй юм ингээ нэмсгэлсэн юм жоохоо охин стил хэвээрээ байгаа нь харагдаж байна гэж би бодсон орчуулга хийгээд ингээ явж байхдаа за тэгэнгүүт хоёр дахь альбом цацагцсан манайха хоёр дахь альбом нь болохоор Girl Like Me гэдэг альбом баггүй юу тэгээ 19 настай байсан одоо энэ үеийг харах юм бол стил имиж энэ харсан ч биеийн хилэмж нүдний харцыг нь харсан ч гэсэн Европч юм болохоор одоо ингээ 18 нас хүрэх юм бол нас бид хүрсэн гэдэг статустай болдог штэ тий тэгэнгүүт яг энэ 19 настай Риана хоёр дахь альбомоо цацаад арай төлөвшсөн эмэгтэйлэг болж өөрчлөгдсөн та нарт харагдаж байна уу? Тэгээд яг энэ үед чинь Риана олон улаан хевсний ясталд оролцдог болж тод нүүр будалт дээрээс өмсөх нь өмнөхөөсөө ихсээд pink, purple тэ чернэлиага өнгөнөөс салаагүй ч гэсэн илүү эмэгтэйлгээр
энэ pink, purple өнгөнүүдээ match хийлгэж ингээ өмсч stylish болгож харагдуулж чаддаг болсон юм шиг надад санагцсан. Манайхаас ялгаатай нь яг 19 нас ч болол жоохон том хүм статустай ороод явчихж байгаа болохоор ерөнхийдөө нэг юм Rihanna-гийн одоо цомгийн уур амьсгал нь гэх юм бол илүү секси, тэгээ жоохон халуухан дүр төрхийг гаргаад ингээ харагдаад байгаа заяа. Ер нь одоо тэр клипнүүд дээр. Гэхдээ стил жаахан охин шиг ингээд үе хувцалж бас папарацуудын дууранд өртдөг байсан байгаа. Тэгэхээр дотроо бол нэг юм жоохон охин, тэнгуү цаанаас продюсинг нь хийгдэнгүүт нэг юм чи жоохон секси байгадаг те, нэг юм чи жоохон тачангаа байгаад өгөөч гэдэг ч юм уу те, нэг юм шаардлагууд бол тавигддаг байсан юм байна даа л гэж би ойлгосон. Энэс цаашаа 3 дахь альбом нь цацагцсан. 3 дахь альбом нь бол Good Girl Gone Bad гэдэг цомог байгаа. Энэ цомгийг боллоо шүү дээ те. Крис Браунаас салчаад юу яасан? Гаргасан цомог нь ахгүй. Тэнгүүд Крис Браунтай байх үеийнх нь ер нь өөрийнх нь ингээд бие авч яваа, хувцалж байгаа нууд нь болохоор нэг юм миний хувьд яг ингээд нөгөө би ч одоо нөгөө энийг ярихын тулд судлаад мөшгөөд явж байгаа шүү дээ тийм. Тэнгүүд яг Крис Браунтай хамт байгаа үеийнх нь юунууд нэг юм жоохон insecure болсон юм шиг те. Тэнгүүтээ жоохон замбраагүй одоо нэг юм цэгцгүү гэх юм уу, замбраагүй биш заяа, цэгцгүү жоохон яаш болцсон байна гэж би харсан. Ягаад тэгэхээр угаасаа бүгдээрээ мэдж байгаа штэ энэ хоёр ч маш токсик харилцаатай, хортой харилцаанд маш аюултай нөхцөл байдал байсан гэдгэн дараа нийл болсон. Тэгээд Крис Браун мэдээж Рианаг нэг удаа зодсон тий. Тэгсэн чинь тэр зодсон бас нэг удаагийн ч үйлдэл байгаагүй юм бэлээ. Good Girl Gone Bad гэдэг энэ цомгийн хувьд болохоор энэ альбомынх нь уур амьсгал угаасаа та нар надаар хэлэлтгүй мэдж байгаа бах тий. Бүхэлдээ хурц ширүү нүдний бодолттой нэг юм панк рок гэмээр аксессуарууд, хитрхи бараан өнгө, богино тайрамлус, шийдэмгий хүчтэй vibe өгсөн альбом болсон. Альбомынх нь уур амьсгал бүхэлдээ юм байсан. Энэ үеэс эхлээд нөгөө жаахан охин чинь бүхэлдээ нас бий гүйцсэн мачуураасаа гадна баш ийм angry те нэг юм ууртай ийм дүр төрхтэй болж жоохон эвдрээд байгаа юм шиг ийм хэм маягийг энэ альбомороо гаргаж өгсөн, өөрийнхөө сэтгэл дотор байгаа уур хилэнгээ гаргасан болоо да гэж би бодсон. Тэгээд одоо энэ нөгөө нүүрнийх нь одоо энэ дүрсэн дээр харагдаж байгаа үс тасалтай шүү дээ тийм. Энэ үс тасалтаа болохоор Чарлз Тероны 2005 оны Unflux гэдэг кинонд ирэх үс тасалтаас нь inspiration авсан гэж тэр үедээ ярьж исэн юм бэлээ. Тэгээ үүнийхээ дараа ийм гэхдээ энэ үсний тайралтаас олоод заа юу. Хүмүүс нэлээ их ийм үстэй байсан штэ тий. Та нар санаж байна уу? За энийхээ дараа дөрвөлжин тэгш чоолог тавиад төрх нь өмнөхөөсөө арай илүү зөөлөн болсон боловч скүүдэрээ ингээ хайлайт өгөөд нөгөө сор тавиад тэгэнгүүт жоохон хувцалтыг ингээ харах юм бол манайхан адан хараар зав шуулуун дэргөр хээгүү гэх мэт дайсан зуудыг мөн л маш зоригтойгоор өмсч тайзан дээр гарч ирсэн. За тэгээд альбомных нь vibe-аараа болохоор панк элементтэй хувцлаад хурц тачаангу секси лук бүрдүүлж исэн. Тэгэнгүүтээ мэдээж тухайн үеийнхээ хамгийн шилдэг дизайнерын мэдээж хамгийн ганган гэсэн болгоныг л өмсөж зүүж байгаа шүү дээ тий. Энэ хараа энэ урт цагаан дээрээс олоолаа шүү дээ. Рианагийн хамгийн анхны Met Gala-гийн дээрээс нэгэ боддоо. Одоо манайхан ингээ шинэ жилээр палаж прокатлуулна гингүүт ийм дайсан зүрд байж идэг тий. Чи одоо тухайн үедээ аль үнэтэй брендийн одоо дайсанц байсан байх. Тэгэхээр загвар маш хоцрогдмол нэлээ ингээ хөгжлийнхөө яг шатанд явжсэн болохоор иймэрхүү харагдчихээн гэж ойлгосон. За тэгээд Рианагийн клип болгон дээрээ high fashion байж дараагийн лукээрээ бүр тэрний дараагийн лукээрээ ч гэсэн шилдэг нь болдог байсан гинэ тухайн үедээ. Энэ альбомын үеэр панк элементүүд ихээр оруулж одтой дэргүр дайсанц, том зузаан ултай, бөөц буюу гутлнууд, богино савхин шорт, металлик өнгийн дээрээснүүд, носон малгай, тоногтой джинснүүд гээд одоо харахаар нэг жаахан гэмээр байгаа ч гэсэн тэр үед бол супер. Окей. За дөрөвт альбом нь гарсан. Дөрөвт альбом нь бол түрүүний 3 дахь альбомтойгоо нэгэн адилаар Reloaded ахгүй юу? Good Girl Gone Bad Reloaded 2008 он
За Take a Bow дугаараа Still Image дахин эвдээд гараад ирсэн Rihanna маань. Халимаг ус, тод өнгийн липстикүүд, том аксессуарууд, тэгээд том кобра нарны шил, том эмгэнүүд, панк элементүүд нь стил байгаа. Тэгээд Rihanna-г улам л том хүн болсныг илтгэх мэт ийм альбом болсон. Яг ийм засалт яг тэр ондоо маш их тренд болж Cassie, Pink дуучид үсээ ингэж засалж ирснийг та нар санаж байна уу? Тэгээд яг одуудынхаа дунд хүртэл яг анхны загварыг тренд болгож чаддаг. Анхнаасаа л тийм хүн байсан байгаа байхгүй юу? Тэгээ үүнээс гадна бас нэг сонирхолтой зүйл нь неон өнгөний тоногнуудыг хувцалтандаа нэмж өгсөн байгаа. Тэнгүүд энэ үеэр 1940-од оны энэ бөөрөнхий хээтэй, одоо энэ бөөрөнхий заяа. Энэ бөөрөнхий хээтэй даун хувцснууд мод болж Rihanna, Katy Perry, Christina Aguilera тэргүүтээ эмэгтэйчүүд ихээр өмсөж харагдсан ийм үе юм байна. Энэ үеийн хувцалтыг харвал rock панк имижтэй деталь тоног ихтэй неон өнгийн хоршилтой жинхэнэ попод олсноо илтгэх мэт Rihanna маань харагдаж байгаа. Илүү өөртөө ихтэй шийдэмгээ харагдаж байгаа. Хүчрхэг, ууртай мэт нүүрний хувирал мөн биендээ шивээсүүд хийлгэж эхэлсэн үе гинэ. За энэ мөрөн дээрх энэ тоон ромбор бичсэн ромб тоон энэ шивээс нь болохоор Rihanna-гийн тухайн үеийн сайн найзынх нь төрсөн өдөр 100 гарын дунд хурундаа хийсэн Love гэдэг шивээс нь болохоор зүгээр хайрыг бэлэгдээд эсвэл магадгүй Крис Браун зориулсан байж магадгүй гэж ярьд юм бэлээ. Тэгээд хамгийн алдартай шивээс нь яг ингээ баруун гарынхаа 7 уруунд гэд чимээгүүгээ те гэдэг штэ. Тэр шивээс. За энэ шивээс нь бас л viral болж, iconic болж нөгөө одууд чинь дуурай шивээс хийлгэж эхэлсэн. Тэр нь Lindsay Lohan, Lily Allen, Cher Lloyd гэх мэт энэ хүмүүс одод хийлгсэн байгаа хгүй. Тэгэхээр тухайн үеийнхээ бүр одоо хувцс заагур үс засалтаасаа гадна шивээсээрээ хүртэл ийм алтартай болж чадж байна гэхээр одоо тухайн үеийнхэн Hollywood индастринд Rihanna бол зүгээр бөөм хийж орж ирсэн ийм дуучин байгаа даа. Нэг дэх удаагийн Grammy Award дээр Rihanna перформанс үзүүлэх ёстой байсан боловч 2009 оны 2 дугаар сарын 8-нд энэ 51 дахь удаагийн Grammy болох байсан юм байна. Тэгж энийг кэнселсэн. Яагаад кэнселсэнийг та нар мэдж байгаа. Rihanna-гийн 5 дахь альбом гарсан Rated R. Тэгэнгүүт энэ үед болохоор ямар тэнэг хэлчихвэ. Rihanna-гийн 5 дахь альбом гарсан Rated R. Тэгэнгүүт энэ цомгон дээр болохоор дахиад стил имижээ өөрчлөөд гараад ирснээр та нар харж болно. Халимаг шар үстэй загварын сонголтууд нь онцгой содон авангорд болж эхэлсэн. Харин өдөр тутамдаа хипхоп төрхийг бүрдүүлж анимал принттэй буюу барын ирээн одоо ингээд тахин ирээн мэрэн бид шүү дээ. Тийм принтүүдийг оруулж ирсэн. Тэгээ oversize цамцнуу зонхолж байсан гэдэг ийм одоо лүгүүдийн ерөөхдөө ингээд бичлэгэн дээр та нар хараад явж байгаа. Тэгээ би аль болох эдит хийхдээ эдгээрийг нэг зөрүүлэхгүйгээр хий гэж бодож байна. За бас нэг ярихгүй байж болохгүй нэг деталь нь мөрний хэсэг байгаа. Мөрн тоногтой эсвэл өндөр өргөн мөрний оруулагтай хувцалтыг маш ихээр гаргаж ирсэн байдаг. Яг энэ үед натурал гэхээс илүүтэй тод өнгийн одоо өснүүд мод олж эхэлсэн байт юм байна. Тэгээ та нар одоо сайн мэдэн штэ те Nicki Minaj, Katy Perry, Lady Gaga эдгээр чи ерөөсөө яг тухайн үед амар тод өнгөтэй Barbie өнгөнүүдтэй юм өснүүдтэй байсныг би бол айгуу сайн санаж байна. Та нар санаж байна уу? За ингээд эн чин Rihanna-гаас эхэлтэй ийм үсний өнгөнүүд юм байна шүү. Улаан эвсний ёслолууд дээр тэд ирэх юм бол яг ингээд одоо тэг ингэж яриад байгаа байхгүй. Тэдрийг ингээд үстэй тийм үстэйгээ ингээд янз янзын өнгө үстэйгээ ингээд ирэнгүүд улаан эвсний ёслол дээр яг солонго шиг болж харагддаг байсан гинэ. За 6 дахь альбом нь Loud 2010 он. Энэ альбом нь Only Girls дуугаараа бүр бөөм хийснийг би бол амар сайн сандаг. Яг энэ үеэр ч би яг анх баар орж үзээл те. Яг энэ Only Girl-ыг ингээл нөгөө юунд нь нэгдэглээ нэг DJ-нд нь очиж хилээл тавиулаад ста найзуудтайгаа юу тэгж ууж идэх мэдхэн байхгүй шүү дээ. Зүгээр ингээл бүжиглэх нь гоё. Тэнд ингээл айлгуутаалтай нэг юм том хүн болцсон юм шиг мэдрэмж авах нь айгүй гоё гэдэг гэсэн. Тэгээ нөгөө хотод яг оюутан болоод ирчихсэн хөдөөний нөгөө охин л ингээл стил яаж байгаа байхгүй юу? Шоудаа явж байгаа байхгүй юу? Тим үе байсан заяа. Тэгээ Rihanna-гийн энэ үеийн стайл тэр
харах юм бол бүр ингээд 0 color заяа. Бүр color of color заяа. Тэнгүү толгоондоо зүүсэн юм бөмбөлгөн хээтэй альчуур олон өнгийн бугуйвчнууд нэг хар бараан панк байсан охин эргээд эмгтээлэг хөөхөн имижтэй болж эхэлсэн энэ цаг үе. Бүх цаг үед Рианагийн энэ улаан сүлжсэн байгаа үс нь надад хамгийн гоё үс нь байсан юм шиг санагдаад байсан байхгүй юу? Яг судлаад явж хахад тэгсэн чинь энэний дараа бас гоё үс гарч ирсэн заяа. Тэгээ ярианд дундаа яриад явъя за. Риана штэ те яг энэ Loud гэдэг альбомынхаа үеэр Dior-ийн одоо нүүр царайгаар ажилласан. Тэгэд энэ нь Dior-ийн түүхэнд хамгийн анхны өнгөт тарьстай амбассадор болсон гинэ. Одоо бүгд дараагийн альбомыг нэрээ. Энэ дараагийн 7 дахь альбомынхаа үеэр Rihanna минь яасан бэ гэхээр 7 дахь альбом нь Talk That Talk байгаа 2011 онд гарсан. Rihanna минь дахиад шинэ үсний стайлтай болоод гараад ирсэн. Бор боржгор ус шулуун гэх мэт харин хувцалт нь бүр стайлиш болж бүрэл мандан мадарч ийсэн үе гэхэд болно. Илүү тансаг, илүү их үнэтэй, тэгээд панк рок хэм маягааж бүрдүүлж 1990-ад оны хипхоп жанраар хувцалдаг болж ирсэн байгаа. Толгойдоо бандана зүгж мөрөвчтэй джинс өмд өмсөж, том джинсэн яг, десант өмднүүд, десант өмд цамцнууд өмсөж, малгай залгаа бас өмсөдсөн байхгүй юу? Улаан хартай шото цам цумцыг бас мартаагүй задагч. Энэ ер нь Rihanna бараг гаргаж ирсэн юм шүү. Rihanna өдөр тутамдаа хэрэгэлдэг байсан юм байна. Ер нь энэ өнгөнүүдийг. За тэгээ нөгөө улаан хевсний яслал дээр өмсдөг хувцснууд нь ч гэсэн дайсанзнууд нь ч гэсэн тий. Нилийн тансаг, илүү загварлаг, дур булаан болж ирсэн. Тэгээд 2011, 12 он гэдэг чинь бас дэлхийн загварын чиг хандлага нилийн дээшилсэн, хөгжлийнхөө бас нилийн дээшээгээ болоод ирчихсэн байсан үе гэж би ойлгосон. Тэгээ Rihanna-гийн энэ үеийн блонд үс нь бүр үнэхээр гоё. Нөгөө түрүүн би хэлсэн штэ улаан үс нь илүү гоё байд юм да гэсэн бодол надад байдаг байсан чинь яг энэ шаргал үсийг харсан чинь бас жоохон бодлоо өөрчлөгдсөн. Тэгээ нэг 50-50 гэдэг шиг. Тэгээ ингээд өөрөө маш стайлиш, маш тийм мэдрэмжтэй энэ төр хүн байгаа болохоор ямар ч өнгийн үс, ямар ч өнгийн будаг, ямар ч өнгийн хувцас өмссөн тэрийг матч хийлгүүлээ те. Заримдаа too much ч гэсэн ингээ ерөөсө хэний ч ингэж гаргаж ирээгүй тэр iconic дүрлөөгүүдийг бүрдүүлж чаддгаараа Rihanna бол зүгээр үнэхээр төрцөн те бүр төрцөн фэшнист хүн байгаа байхгүй юу. Энэ 7 дахь Talk That Talk гэд энэ альбомноос нэлээд хэсэг хугацааны дараа дахин шалуур загварын чиг хандлагатай болсон. Энэ үе үснийхээ одоо шанааны хэсгийг нь хусаад нэг тал нь үстэйгээ энэ миний хувьд травматай заяа. За ямар ч гэсэн ингээд би яриадах юм. Энэ үед болохоор мод болоод байсан ч яг ингээд нэгтлээ ингээд хусаад нэгтлэн ингээд уртаар би яа тийм ээ би хуссан. Яа одоо бодгоор ямар новши харагдсан. За тухайн үед би ингээд нүрээ ядч ингээд будчихдаг байсан бол би ингээд амар funk rock охинтой нэг юм зөвүүн бэрас бич ингээ харагдах байсан байж магадгүй. Тэнгүүд би тэр үед чинь ингээд олигтойч будаж чадахгүй заяа. Тэгээ крем пудрынхаа өнгөийг ч олж чадахгүй за. Тэг ингээ бааранд оронгууд нүүр нь фосфортой цагаараад идэх заяа. Би тийм байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэгээд дээрэс нь нэгтэл хаалцсан заяа. Яа би цаасны ардаас гармаарга санагдчихлаа. Яа. Намайг уучлаарай гэж. Тэгээд манай нэг найз өсчин болцсон заяа тохойд. Тэр найз маань одоо багнууртаас өсчээ идэг за. Тэгсэн чи тэр найз маань ч гэсэн яалаа би тэр нэг ажил дээр гівэрэл оройн нэг гар шоотох гал заяа. Гівэрч хоёул ингээд ажил дээр нэжс манай найз яа тийм бэ гоёо. Хоёул засч үзье. Найз нь засч үзмээр ээ гэдэг. Тэгээд шоот. Яа тэр үе тэр манай ихчийн нүдний харц аавын тэр нүдний ингээ уур хилэн удаач нүдэнд бараг харагдчихээн заяа. Тэгсэн чинь ани намайг Виктория ингээ шоуд гарч анид баригдчихдаг байхгүй. Энд чинь чи наад үсээ эрхүү малаа чи яаж байгаа юм бэ чи юм уу найз ээж яхаараа найзынхаа үсийг юм болгодгийг манай найз руу орилоо заяа. Тэгээ хөөрхөн минимум их чи борхон болцсон л та. Ни төрсөө их чахгүй юу. Тэгсэн чинь одоо би ихчийнхаа нүдэндээ нэг носон чавх байгаа штэ дөнгөж 20 морьтой. Тэгээ баар орохгүй явж байгаа ш. Тэгсэн чинь ууж идэхгүй л те. Тэгсэн чинь ани болохоор тухайн үед чинь нэг 20 морьч би тэмээ хүрсэн байсан юм 20-той. Тэгээ ани болохоор надаас 4 их ч гэдэг чинь 24-тэй байгаа байхгүй. Тэгээ яасан чи аниас амар уурлаад тэгээ намайг ингээд чирээд аваа явцсан заяа гэрлөө. Тэгэл гэрлөө ороолсон чи аавд
би тэгээд аниг бити хуцаатай бити миний ямиг заагаад магадаа хэлсэн цаа яаж жагаад амар тэнэг би одоо тэрэндээ амар харамсдаг заяа. Тэгээд ямар ч байсан гэрлөө ороод гэсэн чи аав энэ хараа өсмөсийг хараа энийг хардаа гэлтгс би нэг юм бүр ингээ өөрийгөө амар муухагаар мэдэрчээсэн за тэр үед бүр ингээд амар муухай охин шиг мэдрээ за амар муухай мэдрэмж аваад ингээл гимшээл суусан чинь юу гэлээ чи найз нөхд чи илүү юм уу ах ич чи илүү юм уу гэж би миний найз нөхд илүү гэж томроод жаав над руу ингээд нэг юм хар ботик байсан өөрийнх нь тэрийг аваад шиддэг хгүй чи ээж яана миний охиныг аллаа гэд ээж ингээд хизээч аав надад тэгж байгаагүй ганцхан удаа амьдралдаа эхний бөгөөцсөн удаа тэр өдөр тэгж ууралж исэн заяа бурхан минь тэгсэн чи ээж миний урдаар ороод ээжийн гарын цохогдоод тэгээд тэгсэн чи ээж чи үг задлаа матлаа гэл ингээл юм болж байгаа хгүй. Тэгээ би тэр үг мөгөндөө одоо ингээм амар харамсдаг. Гэтэ яг миний найзын буруу ахгүй л дээ. Угаасаа л дэггүй хоёр сахилгагүй охин те. Тэгжсэн тэгээ энийг ярьсан яг тэр үсний цэцлэлийг ярихаар ингээм миний яг энэ трама хөдлөөд хөдлөөд идэг за. За тэгээд Рианагийнхаа стил рүү орцгоё. Яг энэ стил имиж өөрчилсөн байх үеэр Риана Coachella дээр перформ үзүүлсэн. Тэгэнгүүт энэ дээр болохоор та нар одоо яг энэ iconic нүдний шил энэ совттай зүйлт энэ hard dressтэй ингээд shy like a diamond гэдэг дуулаад байгаа зү. Энийг та нар санаж байгаастай. Энд чинь бүр ингээд амар iconic штэ тий. Тэгээ энэ чинь яг Coachella дээр Rihanna дуулсан гэж би ойлгосон шүү. Буруу гэж магадгүй манайхаа хэлээрээ за. Тэгэд Rihanna badass bad girl vibe-та болж карьер нь стайлнч тэр бүр жинхэнэ оргилдоо хүрсэн үе гэж хэлж болох юм байлээ. Тэгээ энэ жилдээ бас Victoria's Secret show-нд алхаж ирсэн штэ дуулаад алхаад нэг юм ягаан хувцастай цамц уйцсан ингээл амар алхаал те. Тэгээд Chris Brown таач гисэн эргэж нийлсэн гэхдээ эрэгтэй хүмүүс аим муухай те. Яг хүнийг аг оргилдоо хүрээд яг сайн сайхан явангууд эрэгтэй гэлтгүү бас тэгээ эмэгтэй хүмүүс бас байдагтай ингээд очоо наалдчихдаг. Тэгээ Chris Brown бас энэ үед буцаж нийлсэн цаа юу. За энэ үе бол мэдээж 2013 он байгаа. Энэ үедээ Riri маань өмнөх Good Girl Gone Bad Reloaded үеийн шигэ хар бараан хувцлаад бас дахиад punk стилтэй болоод эхэлсэн. Тэгээд нэг тийм зургнууд харагдаж эхэлж байлаа. Тэгэнгүүт би түрүү хэлсэн шүү дээ те. Яг Chris Brown та нийлхээрээ нэг юм dark болоод ирдэг. Амар ингээд insecure болоод тэрийг нуугч байгаа юм шиг илүү хүчрхэг харагдах байгаа юм шиг хорц нүдээ гүн хараар будаад ингээд эхэлдэг гэж би ер нь харсан. Энэ Рианагийн тухай судлаад бас ингээд баримтуудаа бэлдээд явж явах та. Дахиад Крис Браунаас салсан байгаа. Тэгээ салангуудаа бас дахиад гоё стайлиш нөгөө гоё охин чинь эргээд ирсэн үгэлтэй их өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд та нар одоо мэдхүү энэс хойш болохоор би ингээд текст бичээг байна л да. Тэгвэл би энэ дээр нөгөө зөвхөн тэмдэглээнүүд хийчих. Энэ дээр Өвгшний 8 киноны гол дүрд нөгөө 8 хүүхэн байдаг штэ алдартнууд тоглодог. Тэрэн дээр Өвгшний 8 дээр Риана тоглосон байхгүй юу? Ингээд нөгөө braids юм өстэй. Тэнгүүтээ яг тэр стайлтайгаа яг киноныхоо дүрд бэлдэж явах үеийнхээ тэр үстэйгээ байсан стайлын үе нь болохоор бас маш гоё үзэсгэлэнтэй. Тэгээ тухайн үед бас жоохон жин нэмсэн те бас айгуу зөвүүн байсан. Би тэр үеийнх нь стайлишүүдэд айгуу дуртай заяа. Дээрээс нь Met Gala дээр очих болгондоо энэ үеэс хойш байгаа шүү. Очих болгондоо хамгийн шилдэг, хамгийн iconic хувцалтуудыг Rihanna маань үзүүлж те үзэгчд фэнүүд одоо нөгөө папарацууд үзэн ядагчид биднийхээ сэтгэлийг баясгадаг ганц стайлиш те бараг л Rihanna Met Gala-д очно гинэ, Rihanna тэнд очно гинэ гингүүтэл юу өмсөх бол гэж үнэнгээс би яг хүлээдэг заяа. A$AP Rocky то Rihanna маань одоо гэрэлтсэн гэж хэлж болохоор те бараг тэгтээ тэр хоёр гэрэлсэн биш магадгүй гэж хүмүүс яриад байлаа шүү. Rihanna-гийн бүгж мөгчнөөс нь болоод тэгтээ мэдгүй байна. Аль биесаар өөрөөсөө мэдээлэл хийгээгүй. Тэгтээ A$AP Rocky-той байгаа харилцаа нь маш эрүүл. Ер нь ингээ би A$AP Rocky-г бас давхар ингээд нөгөө Rihanna-гийн тухай судалж байгаа болохоор A$AP Rocky гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгээ би ингээ хараад ороод үзээд комент моментыг ингээ харахаар ер нь хүмүүс ам сайтай. Нилээн ам сайтай. Тэгээд нөгөө сая нэг хэрэгт холбогдоод бараг 27 жилийн хорихол аврахаа шахсан шүү дээ. Тэр үе үед ч гэсэндээ ерөөдөө дээлинг масс нийгмийн одоо масс ер нь A$AP Rocky-г дэмжсэн байр суурьтай байсан шүү. Тэгээд A$AP Rocky-гийн эксүүд дунд штэ те Rihanna-гийн муу юртай юм бэ. Яна ямар муу юртай юм бэ. Rita Ora штэ. Rita Ora байлээ. Нөгөө хэн байсан? Iggy Azalea байсан. Тэгээд
бас нэг жижиг хүүхэн байсан юм аа. Ингээ санаж байгаа нь энэ хоёр заяа. Тэгэд Kendall Jenner бас байсан заяа. Тэгээ Kendall-ийг чи яагаад Rihanna бүр үзтгүй шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд харахаар A$AP Rocky нэг юм амар random хүүхнүүтэй уулздаг гэсэн юм бэлээ. Миний ингээ харсан чинь нэг юм сонио хоорондоо ямар ч төсгүй. Тэгээд энэ дунд угаасаа best of best нь Rihanna болоод мэдээч Rihanna-таас гээд хүүхдүүдтэй олцсон 3 хүүхдтэй олцсон амьдарч байгаа байх. Дээрээс нь Rihanna-гийн A$AP Rocky-та байгаа нэм ирэх заяа. Би яг нөхөртөөгөө байхаараа ингээд гэдэг тэнэг балан амтэн шиг болцдог байхгүй. Тэгсэн чинь яг хоо Rihanna-ш над чиг ариш тэгдгүүл ах л та. Гэтэ цаана яа мэдгүй штэ. Зүгээр л тэр vibe нь яг тэгэж мэдрэгцэн. Эмэгтэй хүн яг зөв ирээ олоод эрэгтэй хүн ч гэсэн яг зөв эмэгтэйг олцохороо ингээд яг бүр улам тэр дотор байгаа жаах охныг нь гаргаж ирдэг юм шиг надад санагддаг байхгүй. Ингээл эрхлүүлээл тэгэл хамт ахта бүр хизээч бүр ингээ өөр бартам. Хүмүүс тэр залууг ингээ юу ч гэж хэлсэн, юу ч гэж муухагаар бодсон, ярьсан, хэлсэн, ерөөсөө эмэгтэй хүн 100% бат зогсож бүр бат итгэдэгтэй. Эрэгтэй хүн ч гэсэн яг ингээд зөв хосоо олчих юм бол яг ингээ гоё хайрлаад хамт ахаараа яг ингээд гоё бүр ингээд нэгдмэл яг ингээ бүтэн болчихж байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг. Тэгэхээр би энэ хоёрыг ингээд оролцсон ямар нэг шоу мов юмнуудыг нь харлаа л та. Тэгээд харсан чинь Rihanna бол A$AP Rocky-тэй байхдаа ирэх танхил. Тэгээд нүд нь ингээ ямар ч гониггүй. Бүр ингээд амар тэр харилцаанд тэр амьдралдаа яг одоо байгаа цаг хугацаанд Rihanna ингээд амар гоё ихтгэлтэй байгаа юм шиг надад харагдсан. Дээрээс нь нөгөө нэг Louis Vuitton нөгөө юутай бас нэг юмтай хамтраад энэ Fenty Beauty-гээ гаргаж байсан шүү дээ, тий. Тэнгүүд Fenty Beauty-гийнх нь юмнуудыг би одоогор нэгийг ч авч хэрэглэж үзээгүй. Монголд ч бас тэр чинь айгу үнийн нэмэгдэлтэй ирдэг ч юм ингээд асуудлууд байгаа болохоор би оцоогоор бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс Fenty Beauty-д нэлээд хам сайтай байд юм билэ. Тэгээд ямар ч байсан Rihanna-гийн талаар ингээд хэлий яри тэ style evolution-ыг ингэж хөгжиж яваад ийм болсон байна шүү манайхаа гэдэг юмыг та нартаа ярьж хүрхийг хичээлээ. Тэгээд дондор нь өөрийнхөө бас драматай нэг сэдвийг ярьлаа. Бас би ч бас их загвар магвар хөөнөө айгу айлгүй шээ цаадах чаа. Ер нь эмэгтэй хүн бас айлгүй ах хэрэгтэй. Тэгээ энэ бичлэгийг хийх болсон шалтгаан маань бас байгаа. Тэгээ тэрийгээ яриад өнөөдрийнхөө бичлэгийг хийдүүлээ дуусгая заяа. Тэгээд энэ бичлэгийг хийх болсон шалтгаан нь болохоор би эргээгээд одоо нөгөө зөндөө олон болсон надад тохиолдсон энэ гунигтай асуудлууд байгаа шүү дээ. Идраасаа салахын тулд би чи ингээд буцаагаад олж авъя гэж бодсон. Би өмнө нь анх нөхөртөөгөө ингээд уулзраад яхта айгуу тийм нүүр мөрөө буддаг дандаа crop top өмсдөг ташааныхаа ясан дээр ингээд тогтсон шорт джинсэн шорттэй бараг л ингээд өвсөг нь харагдах шахсан тийм шорт морд өмсдөг амар гуайлаг урт үстэй метр байла айгу хөөрхөн тэгэд жоохон байсан юм чам 25 нас гэдэг чинь бас хөөрхөн жоохон нас штэ тэгээд яг одоо ч нэг амар хөгжирсэн байхгүй л да тэгтэл тухайн үеийн амар мэдвэх чармаалттай ганган тэгээд юм өөртөө хайртай тий сексичэл ингээд нэг юм ноосоо өндөө онжуулчаад ингээд гэртээ ингээд гэрээ цэвэрлээл ингээд лэж идэг амтан байхыг би хүсэхгүй байгаа. Тийм болохоор өөрийгөө эргээгээд олж авъя гэсэн бодолтой анх style evolution судалж эхэлсэн. Уг нь ингэж бичлэг болгож хийн гэж өрөөсөө бодоагүй. Яг гэвэл би зүгээр inspiration авах хэрэгтэй байсан нэгдүгээрт, хоёрдугаарт санаа авч хувцлах надад бас тийм хэрэгцээтэй байсан болохоор би юм style evolution-ыг хий гэж бодсон байгаа. За тэгээд ямар ч гэсэн энэ бичлэг дахиад цаашаага part ингээд явах юм бол эпизодууд ингээд дахиад явах юм бол та нар сонсох уу? Тэгээд дараагийн дугаарт хэнийг сонсомоор байна? Тэгээ надад хэлээрэй. Хэлэх юм бол 7 хоногтой яг нэрнгэсээ нэг дугаар хийгээд явнаа. Тэгээд хэрвээ болсон явдал хүлээж байгаа бол болсон явдлын бичлэгийг би жоохон азнах бодолтой байгаа. Дээрэс нь ингээд иймэрхүү бичлэгийг маань үзээд надтай хамт байгаарай. Тэгээд дээрэс нь манайхаа Манчкагийнх нь хийдэг тийм Манчкас. За тэгээ манайхаа цагаан сар болох гэж байна. Цагаан сарын бэлгэндээ юу өгөхөө сонгож амжаагүй байгаа. Дээрээс нь гэртээ жоохон өөрчлөлтүүд тиймэр байгаа бол миний хийж байгаа энэ декорудаа сонирхоорой. Навжуур, тэр толинууд, энэ тавиур. Би ч өөрөө ингээд идрийг хийдэг. Өөрийнхөө гараар нэг бүрчлэн 100% гар ингээд тулж ажиллаж хийдэг байгаа шүү. Бэлгэнд өгөх одоо юу гэдэг нэг 5-10 мянган төгрөг хүнд бэлгэлэх гээд юу тавьж өгөх вэ гэж бодож байгаа бол
би чинь хөмсг сургууль сургуулагчаа цагаан сар зориулаад 3 мл-тэй 10 мл-тэй байхгүй шүү заа юу. 3 мл-тэйг 20,000-аар зардаг гэсэн бол 15,000 төгрөг болгож хямдруулсан байгаа. Тэгээд авахар бол миний Instagram, Facebook руу DM чатчээд хөргүүлээрэ. Хөргөлт нь тусдаа үнэтэй шүү. За тэгээд чатлж аваад хэлж ярилцъя бүгдээрээ. За тэгээд өнөөдрийн миний шинэ бичлэг та нарт таалагдсан уу? Таалагдсан бол доор цэнхэр өнгийн зүрхэн эможи үлдээгээрэй. Тэгээ дараагийн дугаарт хэний тухай сонсомоор байна. Бичиж үлдээгээрэй заяа. За тэгээд бай. Дараагийн дугаараар уулзъя.